Үндсэндээ авах ёстой илчлэгийнхаа нэг 50 орчим хувийг авч байгаа. За боловсролын салбарт ерөнхийдөө бол сургуулийн үнэмлэх боловсрол болон ерөнхий боловсролын сургууль гэдэг үндсэндээ бол сая гаруй хүүхдүүд боловсролын салбарт хамрагдаж байна. За тэгэхээр эдгээр хүүхдүүдийн маань хоол хүнсний асуудал гэдэг бол маш чухал асуудал. Ерөнхийлөгчийн зүгээс санаачлан зохион байгуулсан хүнсний хувьсгал гэдэг хөтөлбөрийг бол дэмжиж байгаа. За энэ хүрээнд гарсан их хурлын тогтоолд бол яг энэ хүүхдийн хоол хүнсний хангамжийн асуудлыг ер нь хэрхэн яаж шийдвэрлэх юм бэ гэдэг дээр бол заалтуудыг оруулж бас эх 5 жилд хэрэгжүүлэхээр ингээд төлөвлөгөөнд тусгаад ажиллаж байгаа. Урж байгаа хүүхдүүд маань бол хоошин хичээлийн яг одоо өнөөдрийн батлагдсан норматив зардал нь бол үндсэндээ авах ёстой илчлэгийнхаа нэг 50 орчим хувийг авч байгаа. Тэгээ энэ маань өөрөө бол цар тахалтай холбоотой үнэ өсөлттэй холбоотоос гадна хүнсний хангамжийн зөв тогтолцоо, зөв нийлүүлэлт, зөв худалдан авалтаас шалтгаалж бол батлагдсан норматив зардал маань яг хүүхдийн өдөрт авах ишлэг шимжилгээг бол хүрэхгүй байгаа. Тэгээ ийм учраас эцэг асран хамгаалагчийн оролцоог нэмэгдүүлэх асуудлыг бол манай яамны зүгээс тавьж байгаа. Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд бол 2016 онд орсон заалтаар бол цэцэрлэгийн хүүхдийн хоолны норматив зардлын тодорхой хувийг эцэг хариуцна гэж заасан байдаг. Тэр энэ заалт маань өнөөг болтол хэрэгжихгүй байна. Төрөөс баталж өгсөн мөнгө байна одоо бол бас инфляцийн түвшинтэй уялдуулаад тухайн хүүхдийн хэрэгцээг хангахгүй байгаа учраас ерөөсөө яг хүүхдийнхээ хоолны илчлэг шимтгэлийг 100% хангая. За энэндээ бол төрч өөрөө хариуцлага хүлэе, эцэг эх хариуцлага хүлээе гэсэн ийм бодлогыг барьж байгаа.